Хотоос гарч явнаа. Сайн сууж байгаарэ. Үний амьдрал үейтмэн харилцаанд өндөрнөдөг. Даяарчлын нөлөөгөөр хүмүүс альва үйл явдлыг хувийн ашиг сонирхлоос дээгүүр тавьж хүмүүнлэг үнэт зүйл хүн төрлөختний нийтлэг эрх ашигын үүднээс харж үнэлэх чадвартай болсон. Бид хүн хүнтэйгээ эдэмстэй, амьтантай, байгальтай тэр бүхэл дуу хоолой дэлгэц дүрстэй харилцан амьдарч байна. Гэвч энэ бүх харилцааны үндэс нь тэр бол амьдралыг тэтгэгч газар дэлхийтэйгээ тогтоосон харилцаа. Зүйлжилт газрын дороотол, хөрс, ус, бэлчээр биологийн олон янз байдлыг хадгалах, нүүдчин ахуй устж үгүй болох юм уу? Эсвэл хадгалах уу, хамгаалах уу гэдэг асуудлыг нэг нүдээр нэг цонхоор харж цаашдаа бид яаж явж хэлцэх вэ? бэлчээрийг хэрхэн сэргээх үү? Энд дэр ямар бодлогын том шийдвэрүүд гаргах вэ? Энэ одоо санал шийдлийг болоод малчин бүрэл эрэлхийлж идэв. 50000 жилийн түүхтэй нүүдэлчдийн үр удам юм бол Бэлчээрийн 76% доройтсон. дахиад 50000 жилийн ирээдүйд хойч үедээ үр хөвгтөө үлдээж чадах уу? Тийм ч учраас хөрс бол ирээдүйн хойч үеийнхээ өмнө хүлээсэн Монгол улсын одоо үндэсний аюулгүй байдал бидний хамтын үүрэг тусгаар тогтнолын үндэс юм. хөрс гэдэг бол дэлхийн геосистемийн Экосистемийн хамгийн гол одоо суурнууд хөрс юм. хөрс гэдэг бол ерөөсөө л хүнс. хоол гэдэг чинь өөрөө ерөөсөө газар бол хүний амьдралын хөгжлийн үндэс гэж хэлж болно. Байгальтай яг салшгүй холбоотой. Хүчин зүйл واخгүй. Хүнс эрүүл байхын тулд бол хөрс чинь эрүүл байх хэрэгтэй. хөрсөн эрүүл байж иж улс үндэстэн хөгжин Бусад харилцаа тасарвал орлуулж болох үе бий. Харин байгальтай тогтоосон харилцаа тасарвал амьдралыг орлуулах боломжгүй. Эрүүл хөрс алга болчиход Монгол амьдрал байхгүй болчихсон. хоол хүнс Махсуу муухай харагдах байх та. тийм юмудаар хомсдох байх гэж би бодож байна. Цагаан хэдэ бүх юма тэр хөрснөөс чинь боловсрсон. Тэр олон ургамлын үршимэл хүртдэг ард юм шүү дээ. Модон ногоорхоо бэлдэж юм. Эрүүл хөрсчин байж тэр дээр хэдэн мал нь бэлчиж байгаа. Энэ ихтгэлийн маань бид нарыг одоо ингээд хийгээд Ижи байхгүй юм чинь. Дэлхийн газар шороо бол хүн төрлөختний зүрх сэтгэлийн түүх юм. Тэр түүхэнд сорив бий, гүн улмөр бий. Хуурайшиж, үзмжийн алдан гандаж, цөлжсөн газар нутаг бий. Бас хүний хайр хичээл зүтгэлээр дахин сэргэж, ус нь эргэн тогтож, ургамал нь дахин ургасан газарч бий. Байгалыг хамгаалах уу, эсвэл устгах уу гэсэн сонголтын өмнө зогсож байгаа цорын ганц амьд биет бол хүн юм. За бидний зогсож байгаа газар бол Элсэн тасархай захын нуур гэдэг газар байна. Төв Монголын хээрийн бүст. Тэр тусмаа одоо ойд гэхээр цөлийн хээрийн Дөрвөн аймгийн 5 сумын зааг нутаг учраас энэ цөлжилт газрын дөрөлтөлд хамгийн ихээр өртөж байгаа юм газар нутаг юм аа. дэлхийн нийт хуурай газар нутгийн 40 орчим хувь нь газрын дороотолд төрсэн. Өнөөдөр манай дэлхий дээр нэг чимэх хөрс үйлдвэрлэсэн улс орн гэж байхгүй. Жилд 24 тэрбум тонн хөрс илэгдэл эвдрэлт өртдөг. Ганцхан сантиметр үржилшинтэй хөрс үүсэн бий болоход 1000 жил түүнээс цааш тийм хугацаа байдаг. Монгол улсын хувьд бол газар нутгийн 76.9% нь газрын дороотолд ямар нэгэн байдлаар өртсөн гэсэн бас судалгаа байна. Манай орны хувьд тэр 76% гэдэг бол маш өндөр аюултай хэмжээ байхгүй юу? Бидний хөлийн дор үл үзэгдэх нэгэн том ертөнц оршдог. Дэлхийн хуурай газрын амьд бүрхүүл болсон үржил шимт өнгөн хөрс нь ердөө 10-аас 20 см зузаантай. Энэ нэмгэн давхарга доройтоход тоолж уршгүй олон бичил биетний амьдрах орчин ургамлын үндэс суларснаар бүхэл бүтэн амьдралын тогтолцоо алдагдж эхэлдэг. Хөрсний 31.2% нь ямар нэгэн байдлаар дороотчихсон. 25 сая га орчим бэлчээр ямар нэгэн байдлаар доройтсон байна. Бид нар 50-аас дээш хувийг л одоо ингээд цөжилтөнд өртүүлчих юм бол цааш нь хүн сэргээгээд асар их зардал
хэрэгтэй шүү дээ. Маш олон зуун жил болж иж үүсдэг учраас бид нар хөрсөө хамгаалах ёстой. Хөрсөө доройтох тусам үржил шимэн буурч ургамлын бүрхөвч сэрэгжин ингэснээр газар байгалийн төсвөрээ алдаж цүлжилт улам эрчимждэг. Одоо тодорхойлолтоор цүлжилтийг юу гэж байгаа юм бэ гэхээр экосистемийн алдралыг цүлжилт хийнэ. Тэгэхээр би бусад аймгийг бол мэдэхгүй байна. Дундгой аймаг дээр бол энэ бол ерөөсөө уур амьсгал нь, ургамал нь, хөрс нь, бичил биет нь, амьтан нь тийм ээ. Хээрийн ургамал урхаа болно. Цөлийн экосистем төрөд ороод ирж байгаа байхгүй. Хээрийн амьтад дайжаад алга болчихно. Энэ процесс өөрөө цүлжилт байхгүй юу? Газар тариалангийн хөрс гэж ярих юм бол манай Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 1.2% эзэлж байна. Тэгээд 1% дээр байгаа бид нар газар тариалангийн хөрсний 61.1%-ийг дорой талаар болчихсон. Ерөнхийд нь бол ингээд бэлчээр муудаад байгаа хөрсний үржил шим муудаад байгаа энэ төр чинь бүгдээрээ газрын доройтлын нэг тийм олон янзын хэлбэрүүд байхгүй юу? Энэ цүлжилт сүүлийн үеийн цүлжилтийн асуудал ойруугаа одоо шилжиж эхэлж байна. Өнөөдөр дэлхийн хөрсний 3/1 орчим нь дунд болон хүчтэй хэмжээнд доройтоод байна. Жил бүр илэгдлийн улмаас 24 тэрбум тонн үржил шимт хөрс алдагддаг. Харин хүн төрөлхтний хүнсний 95% хөрснөөс шууд болон шууд бусаар хамаардаг. Хөрс доройтох нь зүгээр нэг газрын өнгө хувирах бус. Хүнсний ирээдүй алдагдаж буй хэрэг юм. Дагаад эрүүл мэндийн асуудал босч ирж байна. Залуугаасаа маш олон төрлийн өвчнөр өвчлөх юм уу. Тэгэхээр хүнс эрүүл байх хэрэгтэй гэдгийг байнга бодож явах хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлтөнд эмэгтэйчүүд, малчин эмэгтэйчүүдийн 19.9% өртдгөө гэдэг судалгаа байдаг бол байгаль орчин цагуурын асуудал үүсгээд малажхан хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн 23.3% нь эдийн засгийн хувьд орлого буурдаг. Тэр дундаа өргөжлүүлсэн эмэгтэйчүүдийн орлого 34%-аар буурч байгаа гэдэг анхаарал татах бас нэг мэдээ гэж хэлж ойлгож болно. Хүн соврдохын тэгэхээр зөвхөн хоосон тавгны тухай яриа биш болж хувирдаг. Доройтсон бэлчээрд очихоор хөрсний ялзмагт буурсан байдаг. Тэр ялзмаг гэдэг дотор чинь азот гэж бодис байна. Тэр азотор чинь ургамлын бие бүрдэн, ургамал өөрөө бүрдэн. Хүний үс халцардаг штэ. Одоо янз бүрийн тижэл нь муудаад ингээд одоо үстэй байсан үсгүй болоод халцардаг штэ тий. Одоо яг л тэр юм. Хөрсний асуудал дээр та бид хэр анхаарлаа хандуулж өөрийнхөө арьс шиг, үс шиг байгаль орчиндөө хэрхэн зөв ханддаг вэ гэдгийг бас хүн нэг бүр өөрөөсөө асуугаад үзэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Хөрс доройтож ургац буурах тусам ядуурлаг үнзэг ирж хүмүүс нутгаа орхин нүүхэд хурж зөрчил мөргөлдөөн нийгмийн тогтворгүй байдлын эрсдэл нэмэгддэг. Тиймээс хөрс бол амар тайван амьдралын суур юм. Одоо дэлхийн 1-2 дугаар дайн талаанда юу гэдгийг те 50% нөхсөн, өлсөж бараг 50% нөхсөн гэдэг тооцоо судалгаа байдаг. Тэгэхээр ийм айхтар хүчин зүйлүүч ерөөсөө хөрсөн бүрхэмжтэй шууд нөлөөтэй гэж байна. Дэлхийг бүрхсэн үржил шимт хөрс хэдхэн сантиметр зузаан. Сүүний өрөм шиг нэмгэн, хүний арьс шиг эмзэг. Хөрс нэг өдөр алгуулчихгүй. Эхлээд нягтран, дараа нь ус барьхаа болно. Ургамал сэрэгжин, шимтжээлээ алдна. Эцэст нь салхинд хийсч усанд урсан оддог. Урдамт саврын нөгөө шар усны үеэр орж ирээд дээдлийн нөгөө өнгөн үржил шимтэй үе тэр чигээр нисгэж. За нэгэнт одоо энэ үер урсаа явж байхдаа бол энэ хөрсний хамгийн нарийн хэсгүүдийг бол тэгж намд ор газар одоо хоримтлуулдаг. Хүчтэй шуурга болоход тоос болдог дээр Бидний нүдэнд харагдахгүй коллоид хэсэг гэж байна. Тэр нь 0.10,000-ээс бага диаметртэй хэсгүүд хийсдэг. Салхинд хил гэж үгүй. Хийсэн шороо виз авдаггүй. Монголын говь тал нутгаас боссон тоос хэдхэн цагийн дотор улсын хил давж хөрш орны хотуудын сая хүний уушгинд хүрдэг. Энэ олон улсын хэмжээнд болоод энэ Монголын шар шороо гэдэг энэ асуудлыг бол гаргаж тавьж байгаа юм. Хөрсний өнгөн үе салхинд хийсгэд зөвхөн Монголын газар үржил шимээ алдаад зогсдоггүй. Хөрш орнуудын хотуудын агаар бохирдож хүний эрүүл мэнд зам тээвэр хөдөөж явах эдийн засагт хохирол учурдаг. Хятад, Солонгос, Япон, Америк хүртэл Шар тэнгис, хөх тэнгис гэдэг юм энэ тэнгисүүдээр очиж бохирдлоо үүсгэж байна. Шар шорон шуурга бол Монголын дотоод асуудал биш. Энэ бол их усүрэн нэг улсад
Харин хор уршиг нь өөр олон улсад хүрдэг хил дамсан гам шиг юм. Дундгавд бол одоо эс хэсгээ үлдсэн. Яг энэ чигчөөрийн өндгийн чинээ юм хайрга нисчрээд байгаа байхгүй. Тэ нөө цемтэй ашаа гэж юусэн юучгүй ингээд нүглээд. Их чулуулгийн өнгийн хэсэг алга болж чинь гэдэг чинь аюул байхгүй юу. Нэг мод байсан ч ой байсан ч хөрс сайжруулах хөрсгцүүлэх үүрэгтэй. Жил бүр дэлхийн агаар мандалд 2 тэрбум тонн орчим тоос шороо дэгддэг. Шорон шурганы нөлөө өнөөдөр дэлхийн 150 гаруй улсад хүрчээ. 330 гаруй сая хүн өдөр бүр эрүүл мэндэд аюултай тоосонцроор амьсгалж байна. Энэ бүхний 4/1 нь хөрсний доройтол, ойгүй жилт, газар буруу ашиглалт зэрэг хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй. Байгалийн шалгартсан арга нь бол энэ мод тарих, ойжуулах. Суул хацаар нэг цоож доктороос авчирч нэг борон урт тарьсан юмнаас авчирч суулгаад энэ дэс нь үрээр ургуулдаг байна шүү дээ. Энэ мас. Энэ гацаарыг авах. Хүмүүс амьдралд олон мөр үлдээдэг. Зарим мөр нь амьдрал ургуулж байхад, зарим нь амьдралын хөрсийг элээдэг. Хүмүүс байгальтайгаа тогтоосон харилцаагаа тасалж илүү их ашиг хүртэн, илүү их хөгжин гэж итгэдэг байв. Гэвч тэр өөрийнхөө амьдралын суурийг тасалж байгаа гэдгээ мэдэхгүй байлаа. Хөрсний үн цэнийг дутуу ойлгосны төлөөс нь газрын доройтол сүлжилт байлаа. Харин шинжлэх ухаан хөрсийг сэргээх нь байгаль хамгаалал төдийгүй өрөөгөөжтэй хөрөнгө оруулалт болохыг нотолсон юм. Хүн төрөлхтний бүтээсэн энэхүү шинэ мэдлэг газрыгч итгэл найдварыгч сэргээж байна. Доройтсон газрыг сэргээж болдог. Этиоп хятадын туршлага үүнийг баталжээ. Нөхөн зэрэгээлтэд оруулсан $1 $7-7-30 $30 өгөөжийг авчирдаг. Тиймээс дэлхий 2030 он гэхэд 1 тэрбум гектар газрыг сэргээхээр зорж байна. Очень хорошо сделать, аккуратно, точно, это будет наоборот. Монголын хуурай бүс бол газрын доройтол нөхөн зэрэгээлтийг судлах чухал талбар юм. Тиймээс дэлхийн олон эрдэмтэн судлаачид Монголд тогтмол ирдэг. Харин энэ удаа тэд хуримтлуулсан мэдлэг туршлагаа нэгтгэж COP17 чуулганаар дэлхийн газрын бодлого шийдэлд тусгахаар хурамчуулна. Хөрсийг хамгаалах бүх шийдвэр нэг атх хөрсийг ойлгохоос эхэлдэг. Газрын дороотолтой тэмцэн гэдэг нь үндсэндээ хөрсөө хамгаална гэсэн үг. Хөрсөө хамгаална гэдэг нь амжиргаа, хүнсээ, усаа, ирээдүгээ хамгаална гэсэн үг юм аа. Сүлжилт гэдэг зүйл маань бол усны асуудал, ард иргэд малчдын асуудал, дээрэс нь ирээдүйн асуудал болоод байгаа. Энэ сөрөг нөлөөг хамгийн ихээр мэдэрдэг, хамгийн урт хугацаанд хамгийн хүчтэй мэдэрдэг бүлгүүд болохоор хүүхэд залуучууд. Бидэрт бэ төлөвлөгөө байхгүй. Дараагийн үед ямар байгаль үлдээж байна вэ? Бидэрт бэ дэлхий байхгүй. Тэрний дараагийн үе одоо төрөөгүй байгаа хүмүүс буюу тэр залуу хүмүүс л энэ нэгтлэгийг авч яваад ирээдүйн хохирогч биш, харин ирээдүйн төлөө тэмцэгч байх хэрэгтэй. Байгальтай тогтоосон харилцаагаа сэргээж буй шин эрен үеийн дүр төрхө бидэнд итгэл найдвар төрүүлж байна. COP17-гийн гурлыг зохион байгуулах шийдвэр гарсан нь бол бидэнд өргөн их боломжийг бий болгож байна. Дэлхийн нийтэд байгаа шинэ мэдлэгийн, шинэ ноу-хау, шинэ инновацийн, шинэ технологи ололт амжилтууд манай эх орн чуулна гэсэн үг. Тэр байгалийн хамгаалахын тулд хүний эхлээд хөгжүүлэх хэрэгтэй. Малчид бол бэлчээрийн менежментийг хэлүүлснээр дагуу зөв хийх ёстой. Хүмүүсийг ерөөсө боловсрал, байгаль орчны боловсралыг л дээшлүүлэх хэрэгтэй юм байл.
байгалийн нөөцийг шавхаж бус нөхөн сэргээж байж ирээдүйд амьдрал үлдэнэ гэдгийг арчлуул сэргдэг гэдгийг огт мэдэхгүй бас байна. Нөхөн сэргээлт бол олон аргын хоршил бөгөөд олон хүний хамтын ажиллагаа газар нутгийн онцлог тохируулаад энэ өөр байдлаар хийх шаардлагатай. За яг энэ хэсэгт бол байгаль яг өөрөө яаж сэргэдэм бэ гэдгийг бол эндээс харж байна. Одоо энэ хуучин нуур байсан энэ захаар бол эми ургамлууд их гарч ирсэн байгаа. Захирам за бусад одоо нөгөө булаг өвс шинжлэх ухаан зөв шийдлийг олдог. Харин бодлого түүнийг хэрэгжүүлэх хүч болдог. COP17 бол тэрхүү шийдлүүдийг улс орнууд хамтдаа бодлого болгон хилцдэг дэлхийн эндэр юм. Дэлхийн эндэр дээр дэвшүүлсэн санаа үндэсний бодлого болж хэрэгжих үед өөрчлөлт хөрсөн дээр эхэлдэг. 2030 он хүртэл дэлхийд даяар 1.5 тэрбум гектар газрыг сэргээх зорилт тавьжээ. Газрын доройтолтой тэмцэх хамтын шийдвэрийг 197 тал хэрэгжүүлж байна. COP16-гаар доройтлыг зогсоох, бууруулах, доройтсон хөрсийг сэргээх шийдвэрүүдийг баталж, газрын сэргэлт болон гангийн тэсвэржилтэд 12 тэрбум гаруй ам долларын санхүүжилтийн амлалт зарласан нь улс орнуудад бодлогоо хэрэгжүүлэхэд санхүүгийн суурь болж байна. Тэгэхээр ерөөсөө хөрс баян байдаг бол тэр улс үндэстэн тэр чигээрээ баян байдаг л гэж үздэг л дээ. Альва санаачлагыг бодит ажил болгодог зүйл нь бодлого юм. Олон улсын хурлаар дэвшүүлсэн шийдлийг улс орн өөрийн нөхцөлд тохируулан хаана юуг хэрхэн зэргээхээ тодорхой төлөвлөснөөр хэрэгжүүлэх хөрөнгө санхүүжилтийг татах боломж бүрддэг. Үүний нэг жишээ нь Монгол улсын 2021 онд Нүүбийн ерөнхий ассамблеийн эндэр дээр зарласан тэрбум мод үндэсний хөдөлгөөн юм. Өнөөдөр энэ санаачлага ойжуулалт нөхөн зэрэгээлтийн бодлого болон хэрэгжиж байна. Энэ бол амьдрал болоод үхлийн хамгийн агуу зуучлагч юм. Өнгөрсөн бүхэн энд ирж шингэж, ирээдүй бүхэн эндээс урхан гардаг. За Монгол хүн бол хөрсийг шороо гэж харддаг. Хөрсийг гимтэхийг одоо үргэлж цээрлж ирсэн ийм ард түмэн. Тэгэхээр хүнүү гүрний үед бол одоо энэ бэлчээр нутгийг бол үнэхээр нүдний цэцгийн мэт хамгаалах ийм одоо хааны зэрлэгтэй байсан. Энэ одоо цөлжиж байгаа юм биш тийм ч урд нь зөндөл үед автомжтайгаар цөлжиж илсэн, хуурайшчихсан дэлхийдээ хүүтэрчиж байсан, халдчих байсан. Энэ үед даваад гарцсан энэ агуу соёл байгаа. Нүүдэлчин малчтын хувьд бол энэ хөрсөн бүрхөвч доройтсноос болоод бид нар одоо яах вэ? хөрсийг одоо бид нар яаж хайрлах ёстой юм? Аль хэдийн цөлжсөн ийм газар орон нутг дээр мод таривал ямар технологи хэрэглэх юм? Биологи олон янз байдлыг олон жилийн мэдлэг туршлага, уламжлал мэдлэг байгаа. Энийг нь яаж одоо хадгалах те тэгээд газрын доройтлыг бууруулах чиглэл тэрийг цөлжилтийн хурдыг мэдчихвэл бид нар өгтүүлээд тарих дарга юу байх вэ? Монгол орны одоо энэ эмзэг экосистемийг яаж одоо цааш нь орчин цагийн бодлого шийдвэр тусахгүй байс хэрхэн авч явах вэ? Яаж шинэ санал санаачлагыг болгож өргөжүүлэх вэ? Байгалийн давагдшгүй хүчин зүйлүүд нөгөө талаар усны хомсдол, газрын дороотол, бэлчээрийн талхагдал гээд энэ олон асуудлуудыг шийдэхэд бусад улс орнуудад дэмжлэг үзүүлэх, практик, шинэлэг, нутагшуулах хүйц, хөрөнгө оруулалт олох хүйц, олон талын хамтын ажиллагааг бий болгох, цаашлаад сүлжилтөө тэмцэх бодлогоор дамжуулж хэрхэн одоо эдийн засгээ төрөлжүүлэх үү гэдэг, шинэ эдийн засгийг бий болгох уу гэдэг эрэл хайгуулыг нөгөө талаар эрэлт хэрэгцээ, санхүүжилтийн асуудлыг нэгдсэн цогц бодлогоор шийдэхэд одоо бид хүн санаачлагтай ажиллах ёстой. Ногоон эрчим хүчийг дэмжих, нар салхийг ашиглах, хиймэл оюун ухааны одоо дата төвийг барьж байгуулах шинэ одоо бизнесийн боломжийг бид олон улсад нээлттэйгээр одоо зарлаж байна. Улс төрийн хүсэл эрмэлзэл, шинжлэх ухаанд суурилсан бодлого, хангалттай санхүүжилт, технологи, инновац, орон нутгийн иргэдийн оролцоо, хувийн хөвшлийн хувь нэмэр, олон улсын эв санааны нэгдэл байвал бид их байгалаа сэргээж, итгэл найдвараа бадрааж чадна.
Зоройтсон газрыг сэргээж, экосистемийг эдгэж босгоно гэдэг нь хүмүүс бидний байгальтайгаа тогтоох шин ухамсартай харилцааны эхлэл юм. Эх байгалаа сэргээж итгэл найдвараа бадраа. КОП 17 Улаанбаатар, Монголд тав тайморл.